Ингээд ээлжид нэг юм болсон бодит гоё түүхээ ярихад бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэндээ Will Smith-ийн тоглосон Аз жаргалын эрэлт гэдэг киноны гол дүр болох Крис Гартнер гэдэг хүний тухай амьдралыг энгийн үг хэлдгээр маш товчхон хэлж өгье. За энэ хүний бодит амьдралаас сэдвлэж Will Smith-ийн тоглосон тэр алдартай гоё кино бол бүтээгдсэн байгаа. За Холливуд ер нь ямарваа нэгэн түүхээр кино хийхдээ маш сайн судалж иж тэгжиж ерөнхийдөө эцэрийн шийдвэрээ гаргаж гоё кинонуудыг бол хийдэг. За мэдээж тэр кинонууд нь бол ингээ олон сая үзэгчдийн зүрх сэтгэл өнөөдөр хүртэл ингээд явж идэг. За ингээд энэ киноны гол баатар буюу Крис гэдэг залууд юу тохиолдсон бэ гэдгийг маш товчхон ярьж өгье. За Крис гэдэг залуу бол яг багтаа ээжтэйгээ цуг амьдардаг байсан. За ээж нь бол яг ааваас нь салаад Крис өөрийнхөө баг балчир том болох насыг бол ерөөсөө аавгүй өнгөрөөсөн. Аавыгаа ямар хүн байдгийг ч бүр мэдэхгүй. Ээж нь л мэднэ гэсэн. За ингээд аавын нөөмөр нөөлөг хайр халамж байхгүй ээжтэйгээ амьдарсан. За ээж нь мэдээж зүгээр байхгүй бас нэг залуутай амьдан бүтэн гэдэг ингээд хойд эцгийн нүүр харуулсан. За хойд эцэг бол ерөнхийдөө маш хатуу байсан учраас Крис тэр хүнтэй тэр хоёртой тэгээ цаашдаа байгаад байх боломж байхгүй учраас дэлгүүрт худалдагчийн ажилд ороод ингээд амьдралаа аваад 17-8 настайгаас явсан байгаа. Угаасаа явахоос ч өөр арга байхгүй хэмжээний зодуур нүдүр дарамжхалт бол байсан гэсэн. Тэр тусмаа орой болгон арх ууж ирээд ээжийг нь зодоод байдаг байсан. Тэгээд ямар ч байсан ээжтэй санал тавиад хоёулаа энэ нөхрөөс холдъё. Тэгээд ингээд хоёулахнаа амьдраад явъя гэдэг саналыг тавьсан боловч ээж нь бол үгүй. Энэ нөхрийг үлдээхгүй ганцаар ингээд байлгахгүй би хамт явна чи өөр амьдралаа бод гэж хүүгээ явуулсан. За Крис тэр үе юу гэж бодсон бэхээр өөрийг нь зодож нүддэг агсан согтуу тавьдаг энэ хүнээс яагаад салтгүй болоо яагаад энэ хүнийг сонгож байгаа юм бол доо гэдэг дээр бол толгойг ашигласан. За тэгээд залуу хүү учраас өөрийнхөө амьдралыг хөөгөөд бол цаашаа явсан. Ингэж явж байгаа үед үеийнхээ нэг Америк охинтой сайхан яриа хөөр үүсгээд хамтаа болон бүтнэ гэдэг амьдрал эхлэх гэж үзсэн. Гисэн ч худалдааны төлөөлөгч буюу худалдагч хийж байгаа залуугийн цалин орлого хангалттай байдаггүй учраас энэ хоёрын амьдрал ерөөсөө эхэлсэн өдрөөсөө янз янзын асуудалтай дамжирсаар байгаад хүүгээ төрөөд удаагүй ахт нь бол энэ хоёр бол ингээд салж байгаа. За ингээд Америкт хангалттай хэмжээний орлого ашиг байхгүй болвол цаашдаа түрээс даатгаал татвар матвар элдв юмаа төлөөд амьдрна гэдэг бол маш хүнд даваа. Ийм учраас Крис гэдэг хүн ерөөсөө амьдрал нь уруудсаар байгаа сүлдээ гудамжинд гарч байгаа. За гудамжинд ганцаараа гарсан бол бас нэг өөр. Гэтэл өөрийнхөө хүүг аваад гудамжинд гарсан. Эхнэр нь бол өөрөө амьдралаа наргаа олно гэдэг тэр хоёрыг бол хаяа явчихсан. За ингээд Крис хүүдээ хайртай хүн учраас худалдагчийнхаа ажлыг хийгээд энэ тентгийн шинэ бараа материалыг танилцуулаад 5-10 тонн шоод хүүхдээ тижих гээд явсан боловч ерөнхийдөө нэгэнт доош орсон хүний амьдрал дээшээ гарна гэдэг бол аюул хэцүү байдаг. Өндрөө сунах маш хурдтай байдаг гэдгийг та бүхэн бол мэднэ. За ингээд Крис энэ тентгийн сүм хоолны газруудаар гүүж хүүгээ хоолно хажуугаар нь бас нөгөө нэг ажиллаа хийн. Ажил хийж байгаа үедээ өөрийгөө орон гэргүй гудамжинд амьдарч байгаа гэдгийг мэддэгдүүлэхгүй тулд хамаг хувц сунраа угаагаад эндүүдэд яг л нэг энгийн Америк хүн шиг амьдрах гэж хичээсэн. За ингээд өдөр болгон Крисийн толгонд юу орж исэн гэхээр өнөө орой юу идэж хаана хүүтэйгээ ховно гэдэг л тийм том даваатай байсан. За ингээд өдөр болгон хөөрхий 8 панза өсрөх гэсэн боловч хүмүүс нөгөө бараа бүтээгдэхүүнийг авахгүй ингээд иймэрхүү гонигтай амьдралыг бол туулаад яг ингэж ядарч явах үед нь тухайн үеийн сүмүүд энэ Крист бол их тусалж хоол унд талах шөлөөр хангахаас гадна ерөнхийдөө энэ хүний амар амгалан аж аргалын нууц тэр бясалгал тэр бүх зүйлийг бол ерөнхийдөө хилж исэн байдаг. Крис өөрөө яг амьдралын төлөө хүүгийнхээ төлөө амьдарч исэн учраас өөрийнхөө ажил мэргэжил бүх зүйлийг бас дээшлүүлэх гээд элдв ном сонин янз янзын юмыг бол уншаад боломж олцсон болгоно өөрийгөө хөгжүүлэх гээд явдаг. Тэгээ энэ бүх зүйлүүд нь Аз жаргалын эрэлт гэдэг кинон дээр бол нэлээд сайн тодруу гарсан байгаа. Will Smith бол энэ дээр бол маш сайн тоглосон гэдгийг үзэгч та бүхэн бол санаж байгаа.
За Сан Францискогийн гудамжинд одоо ингээ Крис өөрийнхөө хүүтэй 1 жил амьдраад тэгээд ерөнхийдөө өнгөрсөн жил, эх жил одоо энэ бүх амьдрал нь нэг л хэвийн бүх зовлон жаргал нь одоо өөрчлөгдөөгүй байгаад нь бол өөрт нь гонигтай байсан. Хичээгээд байх тусам л ерөөсөө амжилт гарахгүй ийм гонигтай онжолуудыг туулж исэн гэсэн үг. Яг энэ үед Крис одоо өөрийнхөө одоо яг шантраад автомашины зогсоол дээр хүүгийнхээ хажууд одоо өөрийнхөө заргаж байгаа бараг тавьчаад хүүгээ сууж явах үед нэгэн одоо Феррари унсан баян хүн машинаа бол тавьж идэг байгаа. За ингээ энэ хүний одоо баян тансаг тийм аз жаргалтай инээмсэглийг хараад одоо энэ Ферраритэй хүн дээр бол очисон байгаа. За ингээ очингуудаа сайн байна уу, танаас нэг юм асуучих уу гэж гуйсан. За нөгөө хүн нь бол нэг орон гэргүй шахуу тэгээд нэг хүүхэд дагуулсан хүнийг хараад за юу юм бол цаг байгаа ингээс асуучвал яаж ийн гэж хэлсэн. Тэнгүүд нь та ямар ажил хийж ийм амжилтанд хүрсэн бэ? Би яг тэр ажлыг хиймээр байна гэж хэлдэг. Тэнгүүд нөгөө нь үл одоо итгэсэн одоо бассан маягтай. Гэхдээ би яах вэ тэгээд арилжаа 8 худалдаа тэг хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг хүн байгаамаа. Гэхдээ яг нэг сард нэг $80,000 олцоод яг өөрийгөө болгоод явж гин. Хүнд бол нэг их юм хэрэггүй өнтер гэсэн юм яриад энийг явуудаг. За ингээд одоо худалдааны төлөөлөгч гэдэг нэг сүржин нэртэй даржин ажилтай одоо хуучнаар бол зөвхөн худалдагч л аахгүй юу. Одоо бүр дээр үеийнх бол панцчинч гэдэг юм уу 8-чин одоо тийм л ажил. Ингээд нэг цаасан малгай өмсөж байгаа юм шиг сүртэй нэр өгчгсөн балга цалин амсуулаад ингээ хүмүүсийг сургашуунд зүтгүүлдэг ажлууд бол байдаг. За ингээ 1981 он болоход манай Крис бол яахаа хөөх юм ерөнхийдөө юм худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын чиглэлээр суралцах зөв юм байна нэгээд энэ бүх зүйлийг бас суралцаж явсаар байгаад 1987 он гэхэд одоо тэр Bear-Stearns гэдэг тийм компани одоо тийм менежертэй танилцаад тэднэрээс асар их хэмжээний зөвлөгөө өнтер авч ирсэн. Ингэж явж байхдаа бас л нөгөө нэг мөнгө төр муутай орон гэргүй одоо тэр бүх зүйлээ нууж ажилтай орлоготой гэр бүлтэй мундаг аавын дүрд бол ингэж явсан байгаа. Яг нөлөөлөл гэдэг бол байдаг. Чи ямар зиндааны хүн байна? Тим зиндааны хүнтэй нийлэхгүй л өөр зиндааны хүмүүс чамтай нэг харьцаад байхгүй тийм одоо гашуунч гэсэн түүх байдаг учраас Крис бол өөрийгөө дандаа нэг боломжийн амьдралтай хүн юм шиг хоцлож ингэж ажил төрлөө амжуулдаг байсан байгаа. За ингэж ууггүй хичээсээр хагаад хөрөнгө оруулалт одоо бирж янз янзын тийм худалдаанаас янз янзын одоо тийм боловсролыг мэдэж аваад 87 он гэхэд өөрийн гэсэн Gardner Rich Company гэдэг одоо өөрийнхөө компанийг байгуулж чадсан. За тэгээд ингээд Нью-Йорк болон Чикаго, Сан Франциско хотуудад одоо юм төвтэй ийм сайхан сүлжээнүүдийг бол байгуулад бизнес нь бол аюул сайхан дэгжсэн. За тэгээд одоо өөрийнхөө хүүгээ дагуулад дээрээс нь бас нэг санаа сэтгэл нийлсэн хүүхэнтэй танилцаад тухайн хүүхнээсээ бас охинтой болоод яг ингээд гэр бүлийн бүтэн аз жаргалыг алдсан тэр одоо цаг хугацаа бүх зүйлээ нөхөж эхэлж байгаа. За ингээд 87 он гэхэд Крис ууггүй хөдөлмөрлсөний хүчинд одоо 20 хүн доороо ажиллаулдаг өөрийн гэсэн маш чадaltaй томхон мөнгөөр тоглодог ийм хөрөнгө оруулалт борлуулалт хариуцсан ийм компани захирлуулсан байгаа. За ингээд ерөнхийдөө ингээд өөрөөс нь ингээд ярьцлага авахд бол энийгээ би бол одоо юу ч байхгүйгээс одоо амьдралаа босгосон гудамжнаас хүүтэйгээ ингээд явсаар байгаа өнөөдрийн амьдралыг босгосон. Гэхдээ яг амьдрал бол маш хэцүү байсан. Гэхдээ надад нэг л зүйл байсан. Тэр маань хүү минь байсан. Хүүтэйгээ байсан учраас би энэ бүх одоо хүн даван туулж өнөөдрийн амжилтанд хүрсэн гэж ярьж байгаа. За охин нь бол яг аавыгаа ийм байхад нь биш бүр ингээд сүүлд нь компани байгуулад нэлээд боломжийн явахт нь бол төрсөн. Тэгээд ямар ч үсэн аав ах хоёрыгоо ингээд гудамжинд хонж исэн тэр түүхийг сонсоод одоо охин нь бол асар ихээр бас имзэглэж аз жаргал гэдэг бол асар их үнээр асар их хөдөлмөр хичээл зүтгэлээр ирсэн байна. Хичээгээгүй ээжээж амьдрал муу байна, ийм байна, тийм байна гэж үгэлдэг, уйлан нуурдаг хүмүүсээс шал өөр төвшний хүмүүс байсан байна гэж одоо өөрийнхөө аав ах хоёрыг бол дүгнэж улам ихээр хайрладаг тиймэрхүү юм болсон. За тэгээд яг
Wall Street гудамж бол дэлхийн хамгийн харгас дүрэг гэж байгаа. Ягаад гэхээр тэнд одоо эдийн засгийн том одоо 8 панд үсрэгдэг, хөдөлмөрлж чаддаг, мэдэрч чадсан хүн тэндээс баян болдог, зарим нь ядуу болдог. Гудамжинд одоо хэдэн сая хүмүүс одоо ингэж амьдарч идэг. Өнөө маргаашийнхан одоо таалах жоохон шөлний төлөө одоо ингээд өдөр хоногийг өнгөрөөдөг. Иймэрхүү одоо эрсдэс ийм амьдралын одоо хэв маяг бол Америкт байдаг. Энэ болгоноос одоо өөр хичээл зүтгэлээр гарч ирсэн кризисийн энэ амьдралыг Холливуудын одоо тэр томчууд хараад яг энүүгээр кино хийх юм бол энгийн одоо хөдөлмөрлж байгаа залуучуудад маш том бас дэм өгөх юм байна, маш том боловсрал олгох юм байна гэдэг үүднээс энэ киног бол хийсэн аз жаргалын эрэлт гэж. Одоо энэ кино бол одоо маш сайн кино гэдгийг одоо би олон жилийн өмнө үзээд бас одоо хүртэлээс гардаггүй. Тэгээд өмнөх хоолны төлөө амьдрах эсвэл одоо амжилтанд хүрэхийн төлөө явж амьдрах нь бол хоёулаа шал өөр төвшний асуудал. Тийм учраас та бүхэн бас энэ киног одоо үзээд мартцсан бол одоо эргэж бас үзээрэй. Тэгээд миний ярьсан түүх одоо энэ хоёр бүх нийлээд ирэхээр магадгүй танд бас нэг арай өөрөөр хөдөлмөрлөх бас тийм боломж олцоонод ирэх юм болов гэж бас найдаж байна. Тэгээд ерөнхийдөө бол нэг юм үг байдаг. Хүн ядуу төрж болно. Харин ядуугаараа дуусгал хамгийн гутамшигтай зүйл шүү гэдгийг одоо ерөнхийдөө бол хэлдэг. Тэгэхээр хэдүүлээ хөдөлмөрлөөд хичээгээд хүн чанартай ёс зүйтэй байх юм бол аанда одоо үрдүн буюу одоо таны хүсэж байгаа тэр эд баялаг гэдэг зүйл чинь ирнэ. Тэгэхээр одоо яг одооноос эхлээл хэдүүлээ хичээгээл яваад байх хэрэгтэй л гэсэн тийм мессеж ирж байна. За ингээд энэ кинонд бол одоо Will Smith, Jaden Christopher, Sir Smith, Tandy Newton гэх мэт одоо хүмүүс тоглосон ойролцоогоор 2 цагийн киногаа. Энгийн кинонууд бол 1 цаг 20 байдаг. Гэтэл энэ кино одоо энэ кризисийн амьдралыг базаад өгье гэсэн бүх санаа энтрээ оруулаад баг 2 цаг тулгаж хийсэн байгаа. Тэгэхээр кино монтажа хийхдээ бол баг 3-4 цагийн баг бичлэг байсан байх. Тэгэхээр үнэхээр энэ тансаар гад ийм амар чанартай маш сайн кино болсон баг. Тэгэхээр ерөнхийдөө энэ амжилтанд хүрсэн хүмүүсийн энэ амьдралыг ингээд хараад байхаар бол асар их мотивац буюу одоо урагшаа тэмүүлэх хүсэл энэ тэрийг бол авдаг. Тэгэхээр та бүхэн элдв гэмт хэргийн крем одоо аюултай сувг одоо YouTube ч гэдэг юм уу тийм сонсож алтан цагаа барж яхаар гоё түүхүүд дээр орж ирээд энэ амжилтанд хүрсэн хүмүүсийн аз жаргалтай гоё төгсгөлтэй гоё түүхүүдийг сонсох юм бол танд бол надад бас хэрэгтэй байгаа гэж одоо хэлье. За ингээд өнөөдрийн оруулсан хөнгөн хөөрхөн гоё түүх маань энэ хүргээ дуусчээ. Тэгээ та бүхэн таалагдсан бол дардаг барьдаг бүх юмнуудаа дараад яваарай. Тэгээ цаашдаа гоё түүхүүд бол араас угсраад орж ирнэ. Дардаг барьдаг гэснээс дээр нэг нөхөр гоё лайка дарчаад барьдаг юм хаан банкны данс руу шилжүүлсэн байсан. Түүнийг нь хүлээж авсан маш ихээр баярлсан. Тэгээд яг чамайг одоо энэ данс руу ингээд барьдаг юм барьж гинэ гэдгийг бол мэдсэн. Тийм учраас маш их баярлсан шүү. Тэгээд цаашдаа ачиг нь ингээд гоё түүхүүдээр сонрыг нь мелах маягтай ингээд хариулаад явнаа. За ингээд өнөөдрийн оруулсан гоё түүх маань 13 минут болоод дуусч байна.